видео хүргэхэд бэлэн болоод байна. Анхаарал үздэг бүх хүмүүст баярлалаа. За, онлайн сургалтын 1-р дугаар нь Facebook-ийн Boost пост-ыг хэрхэн оруулах, тэр дотор байдаг ангиллуудаар яг ямар сонголтоор нь зорилттой зах зээл буюу target audience-ыг сонгох вэ гэдэг талаар илүү мэдээллийг та бүхэнд хүргэсэн. За, тэгвэл онлайн сургалтын 2-р дугаараар Instagram application-ыг ашиглан хэрхэн үр дүнтэйгээр зорилттой зах зээлээ тодорхойлох, мөн Instagram-ыг ашиглан бизнес, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ контентоо яаж илүү хүртээмжтэй бусдад хүргэж чадах вэ гэдэг тал дээр стратегиудыг та бүхэнд орчуулгын мэдээллийг бол мэргэжлийн маркетерийн санал бодыг бол хуваалцсан шууд хүргэсэн байгаа. За, өнөөдрийн хувьд 2019 оноос эхлэн ер нь 2018 онд бүгд 8 дахь дард дуусаад хүчин авснаас хойш 2019 он, 2020 он гарснаас хойш олон зуун сая хэрэглэгчтэй болж чадаад байгаа. Видео шеэрлдэг, видео хуваалцдаг аппликейшн болох TikTok-ыг зар сурталчилгаанда брендинг хоногшуулалттай хэрхэн яаж ашиглах вэ гэсэн талаар мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна. За, 2019 оны 11 сарын байдлаар TikTok нь аль хэдийн дэлхийн хэмжээнд 1.5 тэрбум хүн өөрсдийнхөө ухаалаг гар утсанд даунлоод хийж энэ аппликейшнийг ашигладаг болцоход байна. За, ер нь TikTok гэдээ ярихаар хүмүүс TikTok аппликейшнийг хөвчлэн millennials буюу мөн илүү залуу хүмүүс, young generation буюу 1996-аас 97 оноос хойш төрсэн хүмүүс, аль эсвэл 1981-ээс 1995 онд төрсэн хүмүүс буюу шинэ зууныхныг millennials энэхүү аппликейшнийг маш ихээр хэрэглэдэг гэж тайлбарладаг. Гэхдээ одоо бол нас харгалзахгүйгээр TikTok аппликейшн нь дэлхийн олон сая хүмүүс өөр хоорондоо видеогоо хуваалцдаг, бие биендээ шеэрлдэг, ад жаргалыг түгээдэг. За, дээр нь үгээр дамжуулан зар сурталчилгаа их маркетинг хийх юм үн төлбөрийн боломжит аппликейшн байгаамаа. За, энэхүү TikTok аппликейшнийг ч гэсэн хүмүүс ухаалаг утастай хүн болгон, ялангуяа маркетерууд, борлуулалтын менежүүд бас ашиглаж сурвал тухайн хүмүүст бол маш их хэрэгтэй. За, би энэ Америк нэгдсэн улсын маркетерийн бичсэн энэхүү нийтлэлс гол онцлог санаанууд буюу key point-уудыг та бүхэнд шууд орчуулан хүргээд явах болно. За, TikTok аппликейшнийг ашиглан хийсэн маш амжилттай хэд хэдэн кампайн буюу кампанит ажлууд байдаг. За, үүгээс эдгээрээс та бүхэнд онцлоод хэлэхэд Америк нэгдсэн улсын алдарт кино production studio болох Universal Pictures-ийн жишээг татмаар байна. За, 2018 оны 9-р сард Universal Pictures нь тухайн үед өргөн дэлгэцээр цацах гэж байсан The House with a Clock on its Walls буюу ханан дээрээ цагтай байшин нэртэй бүрийн хэмжээний уран сайхныг киног дэлхийн хэмжээнд киноныхаа нээлтийг хийхээс өмнө TikTok аппликейшнийг ашиглан киноныхаа билетийг борлуулах, уг киноны талаарх хоногшуултыг нэмэгдүүлэх, киноны брендингийг өсгөх тал дээр томоохон кампанит ажлыг зохион байгуулсан. Кампанит ажлын үндсэн санаа нь юу байсан гэхээр Find Your Magic гэдэг хаштагийг ашиглаад бүх хэрэглэгчид, TikTok-ийн хэрэглэгчид өөрсдөө ямарваа нэгэн байдлаар киноны билетийг зарах тулд ийм өөрсдийн жижигхэн ижигтэн үзүүлбэрүүдийг видеонд ашиглаж хийсэн байгаа. За, энэхүү Find Your Magic хаштаг хөдөлгөөн Universal Pictures кино компанид бол асар их хэмжээний брендингийн өсөлтийг бол авчирч чадсан. За, үнийг тоон статистикээр авч үзүүлэх юм бол уг чаленжийн хүрээнд 19 мянган хүн Universal-ийн эхлүүлсэн энэ Find Your Magic хаштаг компанит ажилд нэгдэж өөрсдийнхээ хариу видеог явуулснаас гадна 1.3 сая лайк хэрэглэгчдийн видеон дээр цугларсан. За, мөн 6 өдөрт Universal Pictures кино компани өөрийнхөө дагагчдын тоог бүхэл бүтэн 11 мянгаар нэмж чадсан. Энэ өөрөө нийгмийн social сайтуудыг ашиглан Facebook, мөн Twitter, мөн Instagram, мөн TikTok-ыг ашиглан өөрсдийнхөө followers буюу дагагч нарыг нэмэгдүүлж зах зээлийн өсөлтийг, брендинг имижийн өсөлтийг бол бодитоор харуулж чадсан ийм жишээ болсон. За, киноны хувьд болохоор та бүхэн харж байна, Холливуудын алдарт энэбийн жүжигчин Jack Black, мөн алдарт Холливуудын жүжигчин Kate Blanchett нарын тоглосон уг үлгэрийн ч хэмээр энэ адал явдалтай Adventures уран сайхны кино 2019 онд дэлгэснээр гарсан. За, энэ киноны маркетингийн кампанит ажил нь 2018 оны 9 сарын их TikTok-оор уламжлагдсан улбаалан маш амжилттай хүрж байсныг жишээ татсан байна. За, мөн та бидний сайн мэдэх Clean and Clear гэдэг алдартай гоо сайхны брэнд байдаг байгаа. За, тэгвэл энэхүү брэндийн хувьд
энэтхэг улсын зах зээлд хандан My Swag нэртэй шинэ бүтээгдэхүүнийхээ компанид ажлыг өрнүүлсэн юм байна. За компанид ажил буюу #challenge-ийн нэр нь Unbottle Swag нэртэй байсан юм байна. За энэхүү одоо компанид ажлынхаа хүрээнд за энэтхэг улсад ерөнхийдөө ариун цэврийн асуудал эд нухацтай хөндөгддөг маш олон сая хэдэн тэрбум хүн амтай учраас хүн амын ариун цэврийн асуудал дахин сөгөгддөг. За тэгвэл энэ том зах зээлд clean and clear яаж бараа бүтээгдэхүүнээ борлуулах тэрхүү суугчлаа одоо өргөжүүлэлт хэлхийн тулд энэхүү TikTok-ийн аппликейшнийг ашиглан энэхүү хаштаг хөдөлгөөнийг өрнүүлсэн. Ингээд бүх одоо хэрэглэгчид өөрсдийн сонгосон дуу болон бүжигт одоо таарсан видео хийгээд энэхүү чаленжид нэгдсэн. За уг чаленжийн хүрээнд 1.96 тэрбум хүн видеонуудыг үзснээс гадна 2.6 сая хэрэглэгчийн одоо видео шинээр аплод буюу энэхүү TikTok-ийн дата бааз сан руу одоо аплод хийж орсон. Улмаар 172 сая лайк, коммент, шеэр уг одоо компанид ажлын хүрээнд хийгдсэн юм байна. Энэ компанид ажлыг дагаад ерөөсөө Clean and Clear энэхүү гоо сайхны брэнд одоо шампунь, ангижруулагч бүх төрлийн одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Уг одоо компани өөрийнхөө брендинг гэж ярьдаг. Брендинг дүр төрх нүүр царайг бол энэтхэг улсууд бол огцон өсгөж чадсан. За мөн ингээд нийгмийн харилцааны сайтн дээрээ 10,000 followers-ыг онлайнаар нэмж чадсан. Ингээд брендинг хөдөлгөөн томоохон үр дүнг авчирсан юм байна. За мөн түүнчлэн өөр нэг томоохон жишээг та бүхэнд хуваалцвал Maybelline гэж алдартай гоо сайхны брэнд байдаг байгаа. За TikTok-ыг яаж ашиглаж маркетинг хийхийн хамгийн одоо тод томрын жишээг энэхүү алдарт Maybelline үзүүлсэн. За Maybelline уул нь бол анх одоо үүссэн он цаг гэх юм бол 2007 онд Maybelline брэнд нь үүсээд улмаар mature women буюу илүү одоо нөгөө нас тогтсон дунд болон дундаас дээш насны боловсрал өндөр боловсралтай ажил амьдралын цэгцэрч гисэн тиймэрхүү одоо гоёмсог ганган sophisticated одоо эмэгтэйчүүдэд зориулсан брэндэ гэсэн брендинг дүр төрхөө 2007 онд үүсэн байгуулагдсанаас хойш хадгалсаар ирсэн. За тэгвэл энэхүү брэнд одоо өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг илүү залуу эмэгтэйчүүдэд октоудад зарах юм хэрэгцээ зах зээлийн хэрэгцээ шаардлага байсан учраас girl friendly гэдэг ийм одоо recognition буюу таних ийм тэмдэг одоо ийм брендингийг бол хөгжүүлж эхэлсэн юм байна. За үүндээ их алдартай ийм инфлюенсер гэж сүүлийн үед хэрэгдэдэг байгаа нөлөөлөгч нарыг ашигласан. За хин гэдэг нөлөөлөгчийг ашигласан гэхээр Maybelline нь Reiko нэртэй Япон улсын нэлээд алдартай энэ нөлөөлөгч инфлюенсерийг ашиглаж өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан. Компанид ажил нь нэг юм санаан дээр тулгуурлаж хөгжсөн юм байна. Ямар санаа вэ гэхээр just like boyfriends, eyelashes are not always what you want them to be. За найз залуучуудтай чинь адил нүдний одоо сормосны будгийг та үргэлж одоо яг өөрийнхөө хүссэн шигээр одоо байж чаддаг вэ? Найз залуучууд ч гэсэн одоо яг та эмэгтэйчүүдийн хүссэн шиг байдгүй. Энэтэй л яг адилхан юм одоо компанид ажлыг ийм өрөө өгтэйгээр ийм санаан дээр тулгуурлан эхлүүлсэн. За энэхүү эмэгтэй одоо инфлюенсер Reiko-гийн эхлүүлсэн компанид ажлын хүрээнд Maybelline гоо сайхны брендинг бараа бүтээгдэхүүн одоо нүүр будах гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнх нь энэ сошиал хэрэглээ брэнд имиж бол асар их одоо хурдан хугацаанд өссөн. За нэг өдөр дээр л ингэж харагдаж байна. Ердөө ганцхан өдөр in just one day the video receive ганцхан өдөрт 48,700 лайк цуглуулж 709 шеэр за мөн 2,907 коммент ганцхан өдрийн дотор Maybelline энэхүү компанид ажил дээр бол цугларсан. За brand awareness гэж ярьдаг. Брендинг хоногшуулалт. Энэ брендийг хүмүүс хэр мэдэж байна? Нэрийг сонсоод энэ дуу авиг сонсоод тэр брэнд ч тийм ийм өвчөр утгатай гэсэн тэрхүү ойлголтыг авахыг одоо brand awareness гэж ярьдаг. За тэгвэл брендийнхаа awareness-ыг 80% өсгснөөс гадна энэ брэндэд дуртай хүмүүсийн одоо тэрхүү тал дуртай байдлыг 47.9% өсгөж чадсан. Ингээд бол Maybelline брэнд инфлюенсер ашиглаж TikTok компанид ажлыг бол маш амжилттай хийсэн. Эндээс харахад энэ зөвхөн гоо сайхны брэнд ч гэдэг юм уу, ариун цэврийн одоо жишээ нь хүн амын одоо нийт хэрэглэн зориулсан гоо сайхны ариун цэврийн одоо брэндүүд энийг ашиглаад байгаа биш. Орон сайхны кино хүртэл өөрийнхөө маркетинд ашиглаж байна. Тийм болохоор үйл хөдлөх хөрөнгийн салбар, кино entertainment-ийн салбар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар ч гэсэн энэхүү одоо жижиг дунд бизнес эрхлэгчид маань TikTok видео аппликейшнийг ашиглаад олон зуун сая хүнд өөрсдийнхөө брэнд бараа бүтээгдэхүүн контент үйлчилгээг
тун хөгжилтэй боловч тийм нөхөрсөг байдлаар одоо viral гэж ярьдаг онлайнаар хит болох ийм байдлаар та бүхэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурчлах боломжтой. За ингээд TikTok application-ыг ашиглаж та бүхэн өөрсдийнхээ брендing одоо брэнд awareness буюу брендийнхаа нэр хүндийг өсгөхийн боломжууд та бүхэнд байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье.